Сайн байцгаана уу? Өнөөрийнхөө өнөөдрийн миний блогтой тавтай морил. За би манай нөхөр хүүхдэд аваад намайг унт гээд аваа гарсан. Тэгээд би унтаж босч ирээд бичлэг хийхээр шийдлээ. За надад эмнэлэгт 11 хоног хэвдэж явах хугацаанд миний сэтгэлийг хамгийн хөвтгсөн намайг ингээд эмзэглүүлсэн айгу муухай тийм зүйлсийг хуваалцах гэж байна. Тэгээд хэрвээ та эмнэлэгт хэвтэж байгаа бол өвдөлтийг ямар нэгэн өвчнийг туулаад гарч байгаа бол иймэрхүү зүйлс тохиолдвол бити шантраарай гэж хэлэх гэсэн юм аа. За хэрвээ энэ бичлэг таалагдвал мэдээж дуустал үзээрэй. За юу болсон гэхээр миний Америк бол үнэхээр мундаг эмнэлэг сайтай юм байна. Эмчнэр тэр сувилагч нар бол үнэхээр ингээд хэлэх юм байхгүй мэрэгжлийн дорн ингээл оншин тодруулаад ингээл хийх арга хэмжээнүүд аваад тэгээд айгүй мундаг байсан. Тэгээд тэмдээж би ингээ босоод ирж байгаа ах гэж би бодсон. За тэрний хажуугаар сайнны хажуугаар сар юм байна. За яасан гэхээр би чинь нөгөө уул нь миний эмдэж байгаа эмнэлэг чи айгүй том эмнэлэг байхгүй юу? Америкийн Ютада хамгийн том эмнэлэг нь айгүй маш олон салбартай том эмнэлэг байхгүй юу? Тэгээд би ингээд миний 2 дахиж ухаалдсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд сүүлийн ухаалтан дээр би миний бие маань би ингээд амар санаж байгаа байхгүй юу? Ингээд би өөрийнхөө биеийг хэвтэж байгаа биеэ тэгээд яг тэр өрөө рүү болохоор манай нөхрийг оруулахгүй өрөөний гадаа байгаа залбирч байгаа нөхрийгээ харсан байхгүй юу? Тэгээд би яаж биедээ орсон мэдэхгүй ямар ч байсан заяа. Тэгээд ямар биедээ ороод би орчоод ингээд яг сэрж байгаа байхгүй юу? Сэрэхдээ би ингээд амар гоё юм би буцаад амьдрж ин даа гэдэг ингээд аз жаргал баяр баясгал ингээд амьд үлдэж байгаа хүний тэр ингээд баяр баясгалыг би мэдэрч байгаа байхгүй юу? Мэдрээд тэг ингээд үнэхээр ингээд амар гоё баяр баясгал аз жаргал мэдрээд ингээд байж байгаа. Тэгээ миний өрөөнд болохоор надад тэр болохоор бүхэл бүтэн юм том баг ажилласан. Тэр нь болохоор юу вэ гэхээр астрагч, сувилагч тэгэл эмч гээд бүр ингээд маш олон хүн 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Тэгээд ээлжээс солиод баг зөндөө олон хүмүүс. Тэгээд асрагч нь СНЭ гэж ярьдаг. СНЭ гэн болохоор яаж одоо нөгөө ариун зүрэрлийг солих, 0 оруулах, тэгээ 0 орж чадахгүй бол хоол ам руу хийж өгөх, хоол захиалж өгөх ингээд ерөөхдөө бол тиймэрхүү асаргааны ажил хийдэг гэсэн. За тэгээд ингээ миний асрагч нар ингээ солигдоод явж байгаа. Зарим нэг асрагч нар зарим нэг 2 асрагч надад ерөөсөө амар сонин надтай айгу муухай харьцсан. Нэг нь болохоор ингээ шөнийн цагаар яг нөгөө би арай хийж унтж байгаа штэ. Би чинь нөгөө нойрго болцсон. Тэгээд нойрны юм аваад ингээ арай хийж унтчихсан. Би чинь нөгөө ингээд амар нөгөө дуу чимэнд айгу мэдрэг ахгүй эмзэг ингээ жоохон чимээ гарах ингээ сэрчдэг тийм хүн. Тэгсэн чинь нэг юм идээд, юм уугаад, кино үзээд, инээгээд сая өвч. Тэгээ би ямар муухай хүн бэ гэж бодцоод тэгээ тэр шөнөд авчаад тэгээ маргааш нөгөө эхний 4 өдөр би болохоор ингээд өөрийн ухаантаа орж арга нөгөө слип нөгөө унтуулах юм хийлгэсэн тэгчээд сүүлийн 2 өдөр би яг ингээ ухаан ороод надад ямар хоол өгч ийн хоол маань юу вэ гэсэн хоол маань ингээ бургер сэндвич ингээ нэг пицца нэг сонин хоол. Тэгээ би нөгөө хоол нөгөө баг идээгүй байж байгаа сүүлийн өдөр нөгөө хоолны дуршил маань нэмэгдээд амар сайн нэмэгдээд тэгээ би өлсөж эхэлсэн хгүй. Тэгээд би хоолнд маань ингээд таалагдахгүй байна гэж хэлсэн чинь намайг милк аллержитэй гэж бичсэн. Тэгээ би милк аллержитэй биш аахгүй юу? Тэгвэл сэл биш нэ аллержитэй, далайн хоолны аллержитэй. Тэгээ би үгүй би биш гэ тэгээд нэг хүн одоо СНН сольж өгөө сольчлоо гэж солиод тэгээд дараагийнх нь ээлжний тэр нэг Аз ах эмэгтэй зав хятад эмэгтэй. Би зөвхөн одоо арьс өнгөний үзэл гаргадаг одоо ийм бүлийн хийдэд хүн байсан. Тэгээ хятад хүн маань би чинь Аз хүн болохоор амар хараад баярлж байгаа штэ. За намайг ингээд айгуу гоо кэр хийх болгосон. Сүүлийн 2 өдөр тэр хүн бүр үнэхээр муухай харсан за надтай ингээд бүр ингээд хүндлэлгүй миний би ингээд нөгөө айс пак тавьсан тэгэл хавдсан хэвлэн дээр тэгээ айс пак авъя гэл нөгөө дорн бусад хүмүүс нь солиод авчраа өчдөг. Тэр эмэгтэй болохоор амар муухай ингээд сольж өгөхгүй заа. Тэгээ юм асуухаар just second гэж мэгэл заа. Байж хүлээж гэл. За би чинь хаалгаатай ингээд тэнд арихи зогсож байгаа хүн ингээд хүлээх үү тэр хүнийг тий. Тэгээ би буцаал өрөөндөө орчин. Тэгэл надтай бүр үнэхээр муухай харсан заяа. Тэгээд би тэр эмэгтэйд ингэж хэлмээр санагдсан. Заяа. Миний амьдрал илүү одоо чиний амьдралаас илүү миний амьдрал илүү санагдаж байна. Илүү
дээр санагдаж ингэж хэлмээр байсан байхгүй юу? Би яг ингэж хэлмээр байсан. You know better, my life is better than yours гэж хэлмээр санагдсан заяа. Яагаад тийч хэлмээр санагдсан мэхээр өвчтөө хүн ингээ хүн үхлийн заг дээр ингээд үхэлдээ нүүр тулаад байж явах үед хүнтэй ингэж муухай харьцна гэдэг бол тэр өвдөж байгаа өвдөлтийг шаналж байгаа даван туулж байгаа тэр хүнээс сул дорой. Тэр зүгээр л өөрийгөө өчүүхэндээ харуулж байгаа. Хэрвээ та хэн нэгэнд идэж харсан бол та тэр хүнээс доор өчүүхэн та тэр одоо өвчтөө канцертай хаалгаанд орсон ямар ч өвдөлтийг даван туулж байгаа таныг өвд гэж хэлээгүй. Гэхдээ даван туулж байгаа тэр хүний хажууд та ийм зан гаргаж байгаа бол та тэрнээс өчүүхэн доор амтан. Тэгээд дээрэс нь хин хүнд ямар нэгэн зүйл хийхэд үлийн үр гэдгээ заавал эдлэнэ. Энэ дэлхий дээрх бүх хүн үхэн. Та ч үхэн, би ч үхэн. Би үхэн. Үхсний дараа тэнд амьдрал байгаа гэдэг би мэдж байгаа байхгүй. Би харсан хүний хувьд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо байгаа энэ дэлхий дээр Ноора гэдэг хүний энэ тулж байгаа Ноора гэдэг хүний амьдралаар та амьдрах албагүй. Ноора гэдэг хүнтэй адилхан байх албагүй. Гэхдээ та тэнд энэ дэлхий дээр ямар муу зүйлс хийсэн, хамгийн адгийн хөгийн муухай зүйл хийсэн бүх үлийн үрээ сүнсээрээ идэх болно л гэж хэлмээр энэ заяа. Сүнсээрээ идэлнэ. Тэнд та жинхэнэ дагчин чичрэн айн таны сүнс орилно хашгирна. Нажиг хаалгаанд орсны дараа олон хүн тэр дараагийн амьдралыг харахгүй байх л да. Харж исэн ч хүн байж магадгүй, өөрийгөө харж исэн ч хүн, коммент орсон хүмүүс ингээл түүхээ хуваалцдаг. Тийм зүйл байдаг те. Гэтэ энэ бол маш ховор тохиолдол бич би хэлмээр. Энэ бол үнэн. Та үхсний дараа сүнс чинь амьдрна. Тэгэхээр энэ дэлхий дээр өөрийгөө бүтээж байгаа энэ бүтээлийнхаа энэ дэлхий дээр та ямар хүн болж, ямар зан аашаа бүтээж ийн тэр чинь илүү таныг хинбэ гэдэг чинь харуулна гэж хэлмээр байна. Тэгээ өнөөдрийнхөө блогтой хамт байсан маш их баярлалаа, баяртай. За энэ миний шинэ харааны линз хөрх мөн үү? Энэ зүйлс сурсан өрхөө судрын сурсан зүйлсүүдээ бас энэ дээр оруулсан байгаа. За тэгээд миний бичлэгүүд үнэхээр таалагддаг бол таалагдлаа гэж дараарай. Thank you for watching. Subscribe. Цэнхэр линз таалагдж байна уу? Харааны линз. За тэгээд энэ хүүсудруудыг бас та бүхэн уншаад яваарай. Тэгээд би энэ өвдөж явах хугацаанд эдгээр зүйлсүүдийг сурсан. Тэгээд өргөжлөн таалагдсан бол thanks for subscribe. Thank you.